Өглөөний мэндэлхийн өглөөний мэнд Улаанбаатар дэлхийн монголчуудын МЖЛ радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. Улаанбаатар 7 цаг 12 минут болсон байна. Радиогийн 2 дугаар студиэс дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг хөтлөх цэцэг болон цэцлэх аргуунаар хамтран хүргэн харин найруулагчаар Чимбат ажиллаж байна. Өглөөний мэнд цэцэг сайхан амарсан уу? Сайхан амарсан аргуунаа. Сайхан амарсан. За манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ таны гэр бүлийн хамгийн үнэт мөчүүдэд бид хамт байна өрөөтэй интернет эмнэлэг хамтран ажиллаж байна. За мөн Юна BBQ найзууд хамт олон гэр бүлэрээ магшаарч идэнгээ инээд ад жаргалаа хуваалцаж дурсамж бүтээгээр өрөөтэй хамтран ажиллаж байна. За хоёул цагаан гарын мэдээлэлээ танилцуулна. Тэгээ бас тэдэн сарын тэдэн он гараад тэдэн хоног болж ийн гэдгээ танилцуулна. Ямар ч гэсэн он гарсан сар 6 сар өнгөрчлөө шүү дээ. Яр хурдан байна. За өнөөдөр 2025 оны 6 сарын 3-ны өдөр за он гараад 154 дахь өдөр он тусахад 211 хоног болсон байна. За өргөжлүүлээ цагаан гарын мэдээллийг танилцуулдаг. 7 цагийн байдлаар Улаанбаатар хотод 7 градусын дулаан гэсэн байна. За тэгвэл өдөртөө 22 шөнөдөө 9 градусын дулаан, маргааш буюу хав гарагт өдөртөө 20 шөнөдөө 3 градусын дулаан, өдөр дууц цахилгаантай адар бороо орох юм байна. За харин пүрэв гарагт өдөртөө 18 шөнөдөө 6 градусын дулаан хонхол, баасан гарагт өдөртөө 23 шөнөдөө 10 градусын дулаан, эрх бям гарагт буюу амралтын өдөр өдөртөө 24 градусын дулаан байна. За 6 сарын 3-ны өдөр тохиож байгаа. За 6 сарын 3-ны өдөр дэлхийд ямар тэмдэглэлт баяр байдаг тухай бүгдээрээ сонирхцгоё. За өнөөдөр дэлхийн дугуйны өдөр юм байна. Ундаг дугуй эсвэл ундаг дугуй. Өөр ямар дугуй ажиллах вэ? Гэхдээ зүгээр дугуй гэдэг нөө бид нар хамтран ажиллагчаар нөгөө машины дугуй яриад байгаа шүү дээ. Тэгэнгүүт дугуй гэхээр надад машины дугуй санаанд ороод байгаа байхгүй. Ундаг дугуй гэдэг тэгэнгүүт харин арай өөр. За тэгэхээр өнөөдөр ундаг дугуйны өдөр юм байна. Баярлалаа цэцэг залруулж өглөө. За ундаг дугуй энэ нэлийн хожуу юм үүссэн юм. Ууг нь бол ундаг дугуй чинь 1817 онд анх үүсчихсэн юм бэлээ. За ундаг дугуйг бол анх бүгдээрээ одоогийн дугуйдаа төсөөлшгүй Карл Драйс гэдэг энэ хүн 1817 онд дугуй зохион бүтээж ирсэн. Тэгэд энэ дугуй нь бол ийм одоогийн шиг дөрөөтэй байгаагүй. Өөрөө ингээд нэг хоёр дугуйн дээр суучаад тэгээд тэрийг ингээ хоёр хөлөөрөө ингэж явдаг тийм дугуй байсан. За хожимоо энэ дөрөөтэй болоод ер нь олон хүмүүсийн амьдралыг өөрчилсөн гэж хэлж болно. За ялангуяа нэгдсэн үндэсний байгууллагаас дугуйг бол олон талаар сайшааж байгаа болоод 2018 оноос хойш энэ 6 сарын 3-ны дугуйны өдөр гэж зарлж байгаа. Яагаад 6 сарын 3 юм бол? За тэрийг нь би одоо сайн мэдсэнгүй. Ямар нэг учир шалтгаантай тэр нөгөө зохиосон хүн 6 сарын 3-нд төрсөн юм болов. За бид нар энэ одоо асуугаад тээ. Таагаад ахгүй юу те. Аргуун дугуй хэр их ондог вэ? За би дугуй бид хоёрт бас нэг сонирхолтой харьцаатай. За. Ер нь багасаа дугуй их ондог байсан. Тэгээд аав ээжээсээ гуйсараад бид нар чинь 1-р хоролд амьдардаг байсан. Аав ээжээсээ гуйсараад дугуй авахулж исэн. За 7-8 настай байсан юм. Тэгээд нэг өдөр аав тэр дугуй нөгөө юу яачихгүй юу? Гинжин тасарчдаг шүү дээ. Тэгээд дугуйгаа унж чадахгүй ер нь бол ингээд түрээд яг л нөгөө Карл Дрейсиг шиг ингээд хоёр хөлөөрөө гоо ингээд түрээд тоглож байсан чинь аав ингэсэн. За чи аргуун чи энэ машин зам хамгийн аюултай. Тэгэхээр энэ дээр тоглож бол хэрэггүй чи уулан дээр гарч тоглох гэдэг надад санал болгодог юм. Тэгээд тэр чинь одоо 1-р хоролын хойдлын уул нь бол тэр чигээр халдсан хоосон байсан. За тэгээд уулан дээр гарч тоглох болов. Тэгээд нөгөө дөрөөгүй хүн чинь сайхан доош уруудна гэж одоод уруудаад тэгээд би нэг мэдсэн чинь ихч миний дээр гарцсан миний толгой ганцрыг хэлсэн. Зогцсон байж байсан. Тэгээд би бас халт толтол юу болсныг санд түргэнд хэвтэж сууж хөргөгдөж үзэж байгаа. Тэгэхээр бас тэр үед ч одоо 8 настай болохоор чинь төрөний машин ямар кул юм бэ? Бас тэр хүнэндээ бодсон. Уруул ингээ хавдсан, хамраасаа урагшаа том болтлоо хавдсан. Ингээд би 2 гараа хугалж исэн. 2 гараа хугалж исэн юм лээ. Тэгээд 1 сар нөө хичээлдээ яваагүй. Ер нь нэлийн тийм хүнд гинт авч исэн. 1 гараа онголцсон тий. Онголцсон. Гэхдээ би яаснаа бол санахгүй. Ямар ч байсан дугуугаар доош уруудаж санаж байгаа юм. Тэгээд нөгөө юуны үерийн далан байдаг шүү дээ. Үерийн далан руу хам хүчээр очиод мөрөгцсөн юм шиг байлаа. Тэгээд 2 гараа углаад
Тэгээд би чинь бас ер нь муухай бичгтэйгээ тэрлүү бохох дуртай гэдэг. Хоёр гар хоёулаа тийм байсан болохоор муухай ичдэг. Аргууны бичгийг хийн ч ойлгодгүй. Тэгээ аргуу өөрөө дараа нь ойлгодгүй. Тэгсэн мөрлөө яг ингээд ингэртэй нэг хар жижигэн дэвтэр бол хоёр байн авч явдаг. Тэгээ ингээд after яг юу хамтрагч болохоор болчихвол за нэвтрүүлгээ хоёлын ингийн мингээ гэж яриа сууж исэн чи аргун дэвтрээ гаргаж ирээл бичээлээсэ. Тэгээ маргааш нь дахиад уулсан чи нөгөө бичсэн юмнууд хараад өөрөө ойлгоогүй шүү дээ. За тэгээ ер нь дугуйнаас жоохон айдаг болсон ч гэсэн ер нь гэтээ хожимоо ч гэсэн дугуй байнга л унсан л та. Дугуйнд бол маш дуртай. За тэгээд ингэсэн байна. Нэгдсэн үндэсний байгууллага ерөөсө 100 цаг ирж байгаа доо холбоотойгоор 6 сарын 3-ыг дугуйны өдрийг зарласан юм байна. За 100 цаг болохоор бүгдээрээ дугуйгаа гаргадаг шүү дээ. Ялангуяа дэлхийн умарт хэсгийнхэн дээ. За тэрнтэй холбоотой гэхдээ бусад өдрүүд нь 6 сарын 1-2 нь өөр өдөр байсан учраас чөдөөлтөө өдөр хамгийн их өдөр гээд 6 сарын 3-ыг 2018 оноос 193 орн нийлж бүр санал нэгтэйгээр баталсан гэж байна шүү. Огт дугуйнд чаддгүй, сурдгүй хүндээ би гэж ог гэсэн байна. Битэр яг адилхан байна. Би ерөөсөө дугуйнд сурах чадаагүй. Би багтаа нэг зөндөө олон эрэгтэй найзуудтай байсан бохгүй. Ер нь амьдртай найзлаа л явж идэг. Тэгэл аюу сахилгагүй ах нар ч гэсэндээ байна. Манай хамаатны. Тэгээд уулын уруу муруу энэ жижигхэн юм давцаг газар гарангуудаа ингээл уг нь бол араас түрэл явж ангуудаа шууд ингээл төрж явжснаа тавьчихдаг байхгүй. Тэгээд ингэ би ард байгааг нь мэдхдээ ингээд зүгээр унаад идэгсэн мөрчлөнгөөсөө яг ингээд байхгүйг нь мэдчихэнгүүт шууд ингээ хажуу тийшээ ингээ унцдаг юм хөвтэйс. Тэгэл ганц хоёр удаа дугуйнаас унаал тэгэл өдгөө шалбалаа. За энэ юу нь бол миний тоглоом биш юм байна гэд. Тэгээд энэ чи айгу тэнцвэрийн асуудал юм билээ шүү дээ. Би ер нь тэнцвэр талтаа жоох юм уу? Муул гэж одоо зүгээр оролддог юм шүү. Гэхдээ миний тэнцвэр нөгөө нэг юу яснаас болсон баха. Миний нөгөө хөлийн эрхийн урууны хумс шигдэж ургаад идэгсэн бохгүй жоохон байхад. Тэгээд тэрийгээ би нөгөө яг ингээ зөв арчилж чадахгүй нэг хэдэн жил болсон юм. Тэгээ хаяа нэг авчаал тэгэл урахаараа буцаж шигдчихэд тэгээд тэр чинь нөгөө хөндөрлөхөр амар муухай өвддөг штеп. Тэгээ би ингээд нөгөө хөлөө заримдаа нэг жоохон доголж яваад идэгсэн бохгүй. Тэгээ тэрнээсээ холбоотойгоор би миний тэнцвэрийн асуудал жоохон эвгүй болсон юм болоо да гэж боддتي. Эрхийн урууч хүнд амар чухал юм билээ штеп. Тэр одоо тэгэл тухайн үед одоо ямар болсон юм гэдэггүй. Тухайн үед бол ингээд өвдөг тэр чигээрээ шалбарцсан. Тэгээд нэг юм баахан соривтой тэгэл тоохгүй дуртай болохоор дуртай тэгэл унаалаа тэгсэн. Би дурлаж чадаагүй болохоор сураагүй хаа. За тэгээд дугуй бол мэдээч хэрэг маш олон талын ач холбогдолтой байна. За хамгийн ихнийх нь хямдхан. Одоо хямдхан зорчих одоо төхөөрөмж гэж хэлж болно. Зорчих тээврийн хэрэгсэл гэж хэлж болно. За Африкт ялангуяа ийм сургуулиас хол байдаг ийм бүс нутгуудад хүүхдүүд сургууль хүртэл гэрээсээ явах зайвал хамгийн хэцүү асуудал өдөр болгон явдаг болохоор асуудал байдаг. За дугуйтай газруудад дугуй одоо орж ирснээр дугуй хэрэгэлдэг болсноор ялангуяа охтуудын одоо сургуульд одоо элсэх үзэгдэл хамаагүй огцом үүсдэг. Тэр энэ илүү хэлбэршүүлдэг олон хүмүүсийн амьдралтай золгуулдаг одоо ч гэсэн тээврийн хэрэгсэл гэж хэлж болно. За түүнээсээ гадна мэдээч хэрэг байгаль орчин маш ээлтэй. Нэг одоо дугуйгаар одоо 10 км зам явах тутам та 1 кг нүүрс төрөгчийн нүүрсгчлийн хийг юу яаж байгаа хэмжээ гэсэн үг тийм гадна гарахаас. Тэгээд нөгөө хамгийн том давуу тал бол энэ бол мэдээж хэрэг маш эрүүл таны үндэс болно хөдөлгөөн бүтэн юм биеийн одоо дасгал болчдөг. За ер нь бол гүүх алах сайн гэж ярьдаг боловч нэг асуудал байдаг. Энэ нь хүний хамгийн эмзэг хэсэг болох одоо үе мөчн дээр даралт өгöd байдаг. Дугуй гүүхтэй харьцуулахад зарцуулсан хугацаатай харьцуулахад энэ үе мөчн дээр хамгийн бага даралт өгдөг. Энэ онцгой тийм асуудал байна. Тэгэхээр сууж байгаа учраас юм биш үү? Сууж байгаа тэгээд тэр чинь нөгөө хамаг биеэрээ гүүхтэй энэ чинь хамаг биеэрээ үеин дээр очиж ингээл одоо яаж байгаа штэ дарж байгаа штэ. Тэгэхээр яваандаа үе айгу хурдан илэгдчихдэг. За энийг тань хамгаалж өгдөг. За тэгээд ийш тийшээс орчиход хамгийн тохиромжтой, хамгийн хэмнэлттэй, хамгийн эрүүл юм байна. Тээврийн хэрэгсэл. За гэхдээ дугуйны ер нь бол улс болгонд хот болгонд дугуйны ийм холбоодод байдаг. Дугуй унах эрх ашигаа өөртөө хамгаалж бодлого юу бидэнд дутагдж байгаагаа хамгаалж ингэж ярьдаг. Энэ одоо нийгмийн институцууд хөгжиж өөрсдийнхөө эрх ашигыг бас хамгаалахгүй бол нөгөө талаар одоо миний жишээн дээр бол аюулгүй байдал бас маш хэцүү болчиход байна. Тийм болохоор дугуй харьцангуй бага байгаа. Тэгэхээр дугуйны зам бий болгох аюулгүй байдлыг хангах ажил дээр
яг юм дугуун ундаг хүмүүс өөрсдийнхөө дуу хоолойгоо бас хүргэж болох өдөр юм байна те. Гоё өдөр юм байна тэгвэл тий. Яг дугуйж байгаа хүмүүсийн хувьд бол одоо энэ үнэ зам гэдэг чинь айгүй хэцүү байгаад идэг шүү дээ тий. Үнэхээр хэцүү асуудалтай байдаг. Одоо дугуйн замаар нь явган хүн алхлаа л гэдэг. Эсвэл явгууны замаар дугуйн зам байхгүй учраас явгууны замаар дугуй явлаа. Хоорондоо үл ойлголцол гардаг. Энд дэр жижигхэн осол аваар гардаг гэдэг ч юм уу тий. Асуудал байт юм хэлээ шүү дээ. Тэгээ дэлхийн хамгийн их дугуй туулсал Голланд байдаг. За 23 сая одоо юутай дугуйтай юм байна. За хүн ам нь бол 17 сая байгаад байдаг. Гэтэл дугуй нь 23 сая буюу хүн болгон бараг дугуйтай байдаг. Тэгээд дугуйхаараа дугуйн зам бүх одоо дугуйр зорчих бүх нөхцөлийг хангаад өнгөд бүгдээрээ л дугуй унцгаадаг болчихдөг юм лээ. Тэгэл сайхан гомдлаандууд ч нэг л өндөр нэг л тууран хүмүүс аваад байдаг штэ. Гэртээ дугуй авахар шийдлээ гинэ. Энэ нөгөө нэг дасгалын төхөөрөмж ярьж байна тий. Гэртээ авахар шийдлээ гэхээр би тэгж бодлоо. Магадгүй. Яагаад гэвэл нөгөө нэг гүйлтийн зам дээр халахснаас үеийн бага хачаал өгдөг болохоор дугуй унах нь зөв юм байна гэж бодсон баха. За магадгүй. За ямар ч зүйл өнөөдөр ундаг дэлхийн ундаг дугуйн өдөр юм байна. Бүгдээрээс дугуй унах талаар дугуй хэдэн настайгаас унсан талаар коммент өгүүлдэгээрэй бид. Манайхан зөндөө коммент хийж байна. Жишээлбэл ингэсэн биз дээ. Аамын дугуйныхаа урт талд нь хөөхөн суулгаад суудал хийгээд тэгээд цэцэрлэгт нь хөргөж өгдөг байлаа гэсэн мэн. Гой нанданд орсон ч шүү дээ. За хамтран ажиллаж танилцуулах манай нэвтрүүлэгтээ таны гэр бүлийн хамгийн өмнөд мөчөдөд бид хамт байна уу те интернет хамтран ажиллаж байна. За интернет эмнэлэг жирэмсний хяналт сургалт төрөлт төрсний дараах сувлал асаргаа цогцоор нь үзүүлж байгаа. За яагаад гэхээр биднэрт бол нөгөө одоо энэ эмэгтэйчүүдтэй хандаа хэлгээд төрсний дараах асаргаа гэдэг бол өстой үнэхээр чухал байдаг. Нэгдүгээрт хүн нөгөө гормоны хувьд тэнцвэргүй болоод айгүй эмзэг болсон байдаг. Тэгээд энэ үед зүгээр ингээд энгийн үед нэг тийм тоохгүй ярианууд хүртэл ингээд биднэрт амар хэцүү байдаг шүү дээ. Хүүхэнд ч зүү орсон уу? Хүүхд чинь тэдэн килограмм төрс юм уу? Ямар том ямар жижигэн гэдэг ч юм уу те. Ингээд эхлэхээр биднэрт амар хэцүү байгаад байдаг. За тэгвэл яг энэ тохиолдолд биднийг сэтгэл санааны болоод яг энэ бие физиологийн хувьд айгуусан асарч сувлах газар бол интернет эмнэлэг юм байна. За эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн үзлэг онцлогоо хийдэг, жирэмсний хяналт ийж бүрэн багц энд нь багтдаг. За асаргаанд бэлтгэх сургалт тэгээд гэр бүлийн хамт төрөх үйлчлэгээ байдаг. За энэ нь бас их онцгой. Улсын эмнэлгүүдэд төрөхөөр ялтчгүй тусдаа байлгадаг. За хувийн эмнэлгүүдэд бас нэг давуу тал нь хажууд нь бусдад ямар санагддгийг мэдгүй ихтэй аав нар бас төрөх үед нь хамт байх бол бас одоо ээжүүдэд их тийм дэм болдог байж магадгүй. За ямар ч гэсэн бид хоёр л дурсан ихний би баг хүүдэрээ ухаалтаж унах төгсөн. Йоо зүгээр тэнд нэг дэм болох биш өөрөө зүгээр тогтоод үлдчихсэн. Доторх харанхуулаас энэ болсон. Охин дээр бол арай туршлагатай адирч ясна хүлээлт. Юу хүлээхээ мэдчихээ. Баг хүүдэрээ шок орж ирсэн. Тэгээд ямар ч байсан тэр нь ч болтохой тэгээд ухаалтаж дөхөөд ч гэсэн болтохой. Хажууд байх нь дэм болдог байх те ээжүүдэд ийм үйлчлэгээтэй. Тийм шүү дээ. Тэгээд төрж явахт нь болон төрснийхэн дараа ч гэсэндээ хамт хажууд нь байгаад хүүхдээ асраад хамт ингээ халамжилж яах нь бол эмэгтэй хүн сэтгэл санааны хувьд амар гоё байдаг. Тэгээд улсын эмнэлэг бол төрөх үед нь ч гэсэндээ төрсний дараа ч гэсэндээ ерөөс оролдгоо дандаа л гадна идэг шүү дээ. Тэгэл эмнэлэг тэт онцоод шар марын гайгүй буулгачаал тэгэл нэг хүүхд наавтайгаа уулздаг. Тэгвэл яг интернетийн хувьд болохоор ийм тусдаа арчилгаатай ийм гоё өрөөнүүд идэг учраас аав нар нь төрөх үед нь хамт байж болно, төрсний дараа хасаргаан дээр хамт байж болно тий. Энэ айгүй гоё том давуу тал байгаа. Тэгээ энэ эргээд нөгөө гэр бүлийн бат бөх байдал бас айгүй чухал нөлөөтэй юм шиг санагдсан шүү. Тийм үү те? Хамт байх нь хамт байгаад төрхийг нь хараад тэгээд ингээд төрсний дараа нь хамт асаргаанд байхаар бие биендээ итгэлцэл нь амар сайн нэмэгддэг юм байна. Гэр бүлийн бат бөх байдал бие биендээ нөгөө ойлгох байдалтай айгүй сайнаар нөлөөлдөг гэсэн. За надад интернет эмнэлэгт одоо манай охин төрсөн гэсэн шүү дээ. Төрөхөд юу их чухал санагдсан бэ гэхээр эн чинь төрөх үеэр янз янзын шинжилгээ өгч болно, нас цааш явж болно. 24 цагийн турш бүх шинжилгээ нь ингээл өгөөл явж болдог. Тэр нь ингээд ямар ч асуудалгүй шүмжээ, үүрэржээ эрэгтэй үед нь ингээл тэрэндээ байж байгаа л бүх шинжилгээнүүд өгөөл нэг дор багцаагаад тэгээд их тийм орчин их тухтай цэвэрхэн тийм үйлчлэгээ сайтай тийм орчин төрөлдөг болохоор ялтчгүй энэ хамгийн нандин хамгийн чухал одоо төрөх мөчийг тийм илүү тийм цаахан хэлбэр хөнгөн болгодог газар ялч юм шүү. Тийм тэгээ ер нь бол нөгөө 9,000 амарчхын хамгийн гол үндэс чинь жирэмсний хяналт байдаг шүү дээ. Хяналтандаа тогтмол ороод явах хэрэгтэй. Тэгээд хяналтыг ч гэсэндээ маш гоё мэрэгжлийн юм хамт олон танд үзүүлж байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 77 техник 11 гэсэн дугаараас авнаа. 77 техник 11 интернет эмнэлэг бол хаан бол дөрөвт байршилтай. Нөгөө апогийн хажууд байдаг шүү дээ. Харин
За манай нэвтрүүлэгтээ таны гэр бүлийн хамгийн үнэт мөчүүдэд бид хамт байна уу та интернет имлэг хамтран ажиллаа баярлаа. Баярлаа. Айгүй гой комментэд орж ирж штэ. За. Баяр сайхан жанцсан энэ дугуй 40 жил унжина. Америкт монголчуудын 11 дахь дугуй уралдаан Дэнвер хотноо болно гэсэн байна. Энэ нэрийн хот болгонд энэ 6 сарын 3-ыг угийн тим олон улсын тим янз бүрийн юунууд арга хэмжээнүүд болдгийм бэлээ. За дугуун парад гэж болдог маш олоолаа болж исэн хэдэн оных вүлээ олоолаа болж исэн сан чинь Копенгаген хотод Копенгаген бас энэ дугуйгаар бас алдартай тийм хот байдаг. Өглөөний мэндэ 8 дугаар ангиасаа дугуй паркад ажилладаг байлаа гэж ганг бичсэн байна. Энэ бас нэг төрлийн хөөрхөн бизнес хийсэн байна шүү дээ. Тийм ээ. За дараагийн мэдээлэл рүү оръё. Өнөөдөр түүхэн дурсан алдартай хүн Жозефин Бекер гэдэг энэ хүний талаар хэдүүлээ ярих юм. За энэ хүн бол бүжигчин, дуучин, таг нуулж, хүний эрхийн төлөө тэмцэгч юм бүсгүй. За хоёулын нөгөө Мата Харигийн тухай ярьж байсан шүү дээ тий. Мата Хари тэ ерөөхдөө замд л жоохон төстэй гэж хэлж байна. Тийм үү. Тагнуулч гэсэн тий. Тагнуулч. Энэ хүн болохоор 20 дугаар зууны хамгийн сонирхолтой одоо ийм амьдралынхаа хувьд маш олон талын ийм мэрэгжил эзэмшсэн ийм бүсгүүчүүдийн нэг юм байна л да. За. Энэ хүн өнгөт арьстай одоо хар арьстай гэж ярина. Анхны хар арьст олон улсын юм супер од юм байна. Ер нь бол олон улсад гарч иржсэн, танигдчихсэн. Тэгээд дэлхийн 2 дугаар дайны үеэр тагнуул хийсэн, иргэний эрхийн төлөө тэмцэжсэн, нийтдээ 12 хүүхэд үргэж авсан. Тэгээ 12 хүүхэд үргэж авангуудаа ингээ гэр бүл амар өнөрөгдөн болчихно шүү дээ. Нөхөртөө нийлээ 14 лөө олчихно. Тэнгүү сүнсний овог аймаг гэж тэднийхний нэрлэдэг байсан гинэ. За тэгээ энэс гадна Мартин Лютер Кинг алдарч нөгөө I have a dream гэдэг энэ илтгэлээ тавьж исэн. Тэгээ энэ илтгэлээ тавьж хахад яг ингээ тайзан дээр хамт зогсож исэн цөөхөн эмэгтэйчүүдийн нэг юм байна. За ийм түүхэнд алдартай хүний талаар хэдүүлээ ярина. 1906 оны 6 дугаар сарын 3-нд Америкт төрсэн. Тэгээ Америк Индиан гаралтай юм билэ. Ээж нь болохоор Кэри Макдоналд гэдэг ийм угаагч, цэвэрлэгч гэдэг ийм ядуу эмэгтэй байсан. Өөрөөр хэлэх юм бол манай өнөөдрийн гол дүрийн баатар бол маш ядуу орчинд өссөн гэж хэлж болно. Эцэг нь ер нь бол хэн байсан тодорхойгүй гэдэг юм билэ. Зарим түүхчид болохоор аавыг нь еврей хөгжимчин хүн байсан гэж үздэг. Гэхдээ баттай баримт бол ерөөсөй байхгүй. Сая Индиан гаралтай гэдэг хэлсэн үү? Тий, Америк Индиан гаралтай гэсэн. Тэгсэн мөртлөө хараа штэ. Тий. Тэгэхээр энэ нөгөө нэг аль нэг талаасаа ийм юу байх шиг байгаа. Африк Америк гаралтай аж гэх юм уу тий. За Жозефины гэр бүл маш ядуу байсан. Тэгээ гудамжинд хонноо заримдаа ээжтэйг нийлээд тэгээд за заримдаа Аз ах юм бол ингээ баг нэг барилгын шатан дээр дулаахан хонох өдрүүдээсэн гэж өөрөө дурсан билээ л дээ. Тэгээд 8 настай байхдаа гэрийн үйлчлэгч хийгээл 10 настай байхдаа аяг тав угаагч хийгээл гэл ингээл дөнгөж 8 наснасаа ажил хийгээд эхэлсэн. Тэгээ заримдаа ингээд айл дүүшлэгч штэ тий. Тэнгүүт нөгөө нэг үйлчлэгч хийдэг байсан айл нь айгүйх зоддог, дарамталдаг, доромжилдог ийм байсан юм билээ. Ерөнхийдөө бага насны айгүй хүнд хэцүү өнгөрсөн. Тэгээд Жозефин багасаа бүжиглэх ийм маш авьяастай хөвгтэйсэн гинэ. Тэгээ маш гоё инээмсэгэлдэг, эрч хүчтэй ийм охин байсан. Тэгээд 11 настай байхдаа анхны үзүүлбэртээ оролцож эхэлж байгаа юм л та. Тэгээд 13 настайдаа театрт ийм туслах жүжигчин болж эхэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол өөрийнхөө хүсэл мөрөөдлийг хөөж байгаа гэсэн үг. Тэгээд дөнгөж 13 настай охин яг юу гэж бодож исэн гэхээр миний энэ ядуу амьдралаас бүжгэл намайг аврах юм байна. Би бүжгийн хүчээр л эндээс өндөх юм байна гэж итгэдэг байсан байгаа байхгүй. Тэгээ 13 настай байхдаа гэрээсээ цухтаагаад яад гэхээр эн чинь нөгөө нэг гэр бүлээ тэжээхийн тулд ингээд ажил их хэрэгтэй болчиход байна шүү дээ. Гэтэл өөрийнх нь хүсэл мөрөөдөл нь болохоор бүжиглэх жүжиглэх байгаад идэг. Тэгээ гэрээсээ цухтаагаад хөгжим бүжиг бүхий юм уу водил шоунд айгүйх оролцдог болсон юм билээ. Тэгээд бас нэг амар сони юм байсан нь 15 нас хүрэхдээ аль хэдийн 2 удаа гэрэлцсэн байсан. 15 настай да. Тий 2 удаа гэрэлцсэн байсан. 13 настайдаа Вилли Вэлс гэдэг ийм залуутай гэрлээд удаагүй салсан юм байна л да. Гэхдээ 15 настайдаа Вилли Бекер гэдэг ийм залуутай гэрлээд тэгээд нөхрийнхөө овгийг авсан. Одоо бид нөгөө Жозефин Бекер гэж яриад байгаа шүү дээ тий. 15 настайдаа гэрэлсэн энэ нөхрийнхөө овгоор амжилтанд хүрсэн юм бэл. За тэгээд ингээд гэрээсээ цугтсан энэ охин Нью-Йорк дээрээд тоглолтод оролцож исэн Америкт түүнийг нөгөө айр сүнгөөр ялгуурлаад байсан болохоор Парис руу нүүсэн юм бэлээ л дээ. Тэгээд эндээс л түүний яг ингээд алдрын замнал эхэлж байгаа. За манай нэвтрүүлгийг Корега дэмжин ажиллаж байна. Хиймэл шүдтэй хоол идэхэд хүндрэлтэй байна. Одоо тэгвэл хэлбэр болсон. Корега
тэр танд хиймэл шүд холбоотой дараах зөврөөд байх бол үүн тогтоц муутай сайн алдахгүй байх, бойлонд даралт өгөх, эвгүй мэдрэмж төрүүлэх Корего хиймэл шүдийн төрөлхлөгийг хэрэглээрэй. Хиймэл шүдний төрөлхлөг Корего нь хацалтын хүчийг 38% нэмэгдүүлдэг. Бүх химийн сангуудаар ийм арт номингийн сүлжээ дэлгүүрүүдээр зарагдаж байгаа. Төрөлхлөг нь хиймэл шүдийг 8-аас 12 цаг барьж бүтэн өдрийн турш дуртай хоолой дураараа идэх боломжийг бий болгоно. Корегод баярлаа. Баярлаа. За ингээд Жозефин Бекер маань нүүгээд Парис руу ирсэн тий. Парис дэрэнгүүтээ ингээд бүр үнэхээр супер од болсон байгаа байхгүй юу? За яагаад од болсон гэсэн чинь банана скирт dance гэдэг энэ бүжгээрээ бүр үнэхээр шуугаан тарьсан. За одоо манай скирт. Банана скирт dance гээд за энэ юг одоо хувцсыг нь хідүүлээ. Эндээс харъя. Яг лайвын голоос харъя. Банана юбкн бүжиг гэсэн юм байна шүү дээ. Тий яг үнэ банана юбкн бүжиг гэсэн үг. Үзэлбэр байгаа байхгүй юу. Тэгээд дээгүүрээ бол ингээд ийм хөхний даруулгатай. Харин доогуура одоо биеийнхаа тэр нүүн гимзэг хэсгийг бананы хальснуудаар хийгдсэн гэмээр ийм юпг хийгээд тэрүүгээр ингээ халахалдаг байсан байгаа байхгүй юу. Тэгээд энэ бүжигтэйгээ ингээд нөгөө таацаа хөдөлгөөд бүжгэлдэг. Энэ бүжиг нь бүр айгүй олон ирчүүдийг, айгүй олон хүмүүсийг ингээд энэ шоунд нь үзэх ийм сонирхолтой болгож энэ бүжгээр ер нь од болсон юм лээ. Одоо энэ бүжгийнх нь хэсгээс манай найруулагч өгч байна. Одоо тэр дээрээс ингээд Жозефин Бекер бууж ирээд энэ хэдтэй ингээд хамт бүжиглээд ийм шоу үзүүлбэрүүд айгүйх үзүүлдэг байсан. Энүүгээр амар алтартай. Энэ тэгэхээр гол дүрийг шууд авсан гэсэн үг үү те? Тийм энэ од олол тэгэл энэ жүжигийн үзүүлбэрүүдээрээ ерөөсөө маш олон ийм шоунд оролцдог болсон юм л. Гэхдээ ер нь ингээд жүжигчин болоод шууд Парис очоод ийм жүжигийн дүр аавна гэдэг чинь бас нэлээд том ажил байгаа бах те. Тэгэхээр их шууд очингуудаа л хүмүүсийн анхаарлыг татаж чадсан жүжигийн продюсеруудтайгаа уулзсан. Уг нь бол нөгөө нэг Америкт байхдаа яг энэ төрлийн бүжгийг бүжгэлдэг байсан байгаа байхгүй юу? Тийм. Гэхдээ нөгөө хайр сүнгээр ялгуурлаад байсан учраас энд ерөөсөө од олж чадаагүй, дээшээ гарч ирч чадаагүй. Тэгэнгүүтээ Францад очоод энэ бүжгийг бүжиглэнгүүтээ супер од олчихж байгаа байхгүй юу? За тэгээд тэр нөгөө бүр энэ Францын кабаретийн ертөнцийн анхны харьяаст бүжигчин урлагийн бэлэг тэмдэг болсон гэж энэ хүнийг үздэг юм билээ л дээ. За ингээд маш нэр алдарт гарчлаа тийм үү. Эннийхээ дараагаар Францын аж үйлдвэрийн баяны хүүтэйг гэрлээд Францын иргэншил аваад баячуудын хүрээл дунд ингээ орж байгаа. Өөрөөр хэлэх юм бол тэр маш баян босон, тансаг орд харшинд амьдардаг болсон, маш гой машинуудыг ундаг болсон гэх мэтчлэн тий. За ингээд тагнуулч гэсэндээ тий эннийхэн тухайд ярих юм бол ийм юм билээ. Дэлхийн 2 дугаар дайны үеэсэн. Тэгээд Францын эсэргүүцлийн хөдөлгөөнд элсэнгүүтээ Германы эсрэг тагнуулын мэдээлэл цуглуулад нууцаар ингэж нэг код бичиж илгээдэг байсан. За энэнийхэн тухай дэлгэрүүлж ярих юм л юм билээ. Тухайн үед бүжигчин дуучин эмэгтэйгээр нөгөө хинж тагнуул хийж ийн гэж юусоо боддггүй л хэлсэн юм байна л да. Сэжиглээгүү гэсэн үг. Тэгээд алдартай бүжигчин учраас юусоо юм саадгүй аялах боломжтой. Олон юм улсуудад очиод үзүүлбэрээ үзүүлээл тэгэл эн чинь ингээд нөгөө дээцийн хүрээлэлд угаасаа орсон учраас энэ хоорондоо ярьд юм билээ шүү дээ. За нэг ийм эмэгтэй байгаа ингэж бүжгэлдэг инээ тэрэгэл нэр алдар нугаасаа ингээд дүүцэн. Тэгээд элчин сайд нарын хүлээн авалтанд ингээд очиж байгаа. Тэгээд ингээд нөгөө парти одоо манайхаар бол партид нь оролцсон шүү дээ тий. Тэгэнгүүтээ тэдний яриаг нь ингээд сэмэрхэн сонсоод тэнд ингээд тагнуул хийгээд тэгээд түүнийгээ нотны дэвтрийн юм багахан зайд нь бичээд тэгээ ингээд нэг бол илгээдэг. За зарим тохиолдолд болохоор нөгөө хүлээн авалтын хөтөлбөр гэж байгаа шүү дээ тий. Ингэн гэсэн юм дараалал энэ хөтөлбөр дотор нь ингээд бичээд явуулцдаг гэсэн гэж байгаа байхгүй. Эсвэл бүр ингээд зарим тохиолдолд дотор хувцсандаа нуун хувийн эд зүйлстэй энэ бичиг өөрийнхөө одоо нөгөө авсан юм мэдээлэлээ бичиж хадгалж агаад тэгээд хилд авуулаад илгээдэг байсан байна. За хайш нь илгээдэг гэхээр германчуудын хойд Африкт цэргийн бааз харилцаа холбооны бүтэц бүхий юм стратегийн мэдээллийг Мароккод байрладаг тагнуулын бааз руу ингээ илгээдэг байсан юм билээ. За эдгээр мэдээлэл болохоор яагаад чухал юм гэхээр холбоотны армийн дараагийн тогтолгоо нь яг яахын цэргийн байршлыг оновчтой болгоход тусалсан гэж энэ хүний хувьд л айгүй үздэм билээ л дээ. Ач гавьяатай гэх юм уу? За ингээд Жозефин Испани, Португал, Хойд Африкаар дамжаад Германы арим элчин сайд нарын одоо ийм байрлал, нууц яриа нь яг юу яригадаад байна те харилцаа холбооны тухай мэдээллийг цуглуулсан ийм түүхэн нөлөө үзүүлсэн гэж байгаа. Яагаад ийм эрсдэлтэй алхам хийсэн юм бэ гэдэг айгуу чухал байгаа даа тэ энэ хүний хувьд бол Америкт төрсэн тэгээ Францад очиод ийм мод олчлоо тэгээд ийм тагнуулч хийж ийн үнэхээр нэр алдартай болсон мөртлөнгөөсөө энийг алдах боломж ч гэсэндээ байгаа штэ баригдаад тэ хэцүү байдалд байх боломж байгаа. Гэтэл яагаад ийм эрсдэлтэй алхмыг сонговаа гэхээр Франц намайг бий болгосон. Парисчууд надад зүрхээ өгсөн. Би ч тэдэнд зүрхээ зориулахад бэлэн.
Франц бол миний эх орон. Би түүнийг хамгаална гэж мэдэгдэжсэн юм билээ. Тэгэхээр энэ хүний хувьд Франц гэдэг энэ улс орон бүр үнэхээр чухал байсан баг. За тэгээд ер нь бол тийм Америкт аягүй гадуурхтаад байсан. Тэгээд хинч биш байжгаад Францчууд түүнийг хүлээж авснаар энэ хүний зүрх сэтгэл нь Францчуудын төлөө цохилж эхэлсэн гэж бас хэлж болж байгаа. За энэ хүн бас өөр ямар кавья байгуулж исэн гэхээр маш баян болсон гэсэн шүү дээ тий. Өөрийнхөө хөрөнгөөр цэргүүдийг хоолдог байсан, хувцалдаг байсан. Тэгээд эсэргүүцлийн бүлгүүдийг тэтгэдэг байсан. За тэгээд дээрэс нь айгүй том орд хашид амьдардаг байсан. Тэгээд энэ орд хашаа эсэргүүцлийн төв байр болгож исэн юм бэл. Тэгээд тагнуулуудыг эндээ байрлуулаад амь насыг нь авраад тэгээд тагнуул хүмүүсийг өөрийг нь тагнуул гэж ерөөсөө сэжиглээгүй учраас энэ нэг супер одын гэртэн тагнуулууд амьдарч ийн гэж хин яаж мэдэх вэ те. Тэр утгаараа айгүй сайн хамгаалалт болсон гэж өгдөг. За ийм учраас Лигоны хүндэт одонгоор шагнуулсан. Тэгээ саяхан буюу 2021 онд Францын хамгийн дээд хүндэтгэл болох Пантеонд түүнийг оршуулсан юм билээ л дээ. Пантеон гэдэг нь болохоор одоо нөгөө Францын үндэсний баатруудыг оршуулдаг газар юм билээ. Тэгээд энд оршуулгдсан буюу байгаа анхны хар эрс эмэгтэй болж байгаа юм. Тэгэхээр түүхэнд бол энэ айгүй чухал дүр юм билээ. Хувийн амьдралын тухайд 1947 онд Францын оркестрийн удирдагчтай гэрэлсэн. За 13-таа 15-таа гэрлээ. Тэнгүүтээ сүүлд нөгөө нэг Францын аж үйлдвэрийн баянтай гэрэлсэн гэсэн шүү дээ. Тэр нь 10 жил гэрэлсэн байж байгаа. Тэрнээс салаад 47 онд 4 дахь гэрэл нь амьдралдаа 4 удаа гэрэлсэн юм байлээ. Тэгээ 4 дахь гэрэлт нь 47 онд болсон. За энэ гэрэлт бол хамгийн удаа үргэлжилсэн гэдэг юм билээ. Тэгээ харамсалтайгаар Жозефийн жирэмслэх боломжгүй байсан. Тэгээд тийм олон хүүхэд. Тий, энэ хоёр хамтдаа 12 хүүхэд өргөж авсан. Хаанаас өргөж авсан гэсэн чинь Америк, Финланд, Япон, Колумб, Котивар гэх мэтчлэн маш дэлхийн олон улсуудаас ингэж өргөж аваад тэгээ өөрөө яг энэ талаар юу гэж ярьдаг гэсэн гэхээр би хүмүүс ялгаатай ч гэсэндээ хайрлуулж эвтэй амьдарч чадна гэдгийг харуулахыг хүссэн гэж хэлсэн байдаг юм билээ. За ингээд 1975 оны 4-р сарын 8-ны өдөр Парисын алдарт Бонибо гэдэг юм театрт өөрийн амьдрал карьерийнхаа тухай өгүүлж байгаа Жозефин гэдэг юм нэртэй хүндэтгэлийн тоглолтоо хийж байгаа юм л та. Тэгээ 50 жил урлагт цэцэгдсэн энэ урлагийн замлаа тэмдэглэж байгаа баярын тоглолтыг жилж болно. Тэгээ тоглолт маш амжилттай болоод энэ тоглолтод нь Францын ерөнхийлөгч одоо олонний танил хүмүүс гээд зөндөө олон хүмүүс оролцсон. Гэхдээ тоглолтоос хэдхэн хоногийн дараа буюу 2 хоногийн дараа 4 сарын 10-нд Жозефин унтчихтаа тархинд нь цус харваад тэгээд эмнэлэгт хүрэгдсэн 2 хоног ухаангүй ухаахгүй байсаар байгаад тэгээд 1975 оны 4-р сарын 12-нд нас барсан юм билээ. Тэгэхээр энэ нөгөө дэлхийн 2 дугаар дайнд тагнуулчид ажиллаж байхдаа баригдаагүй гэсэн юм байна. Баригдаагүй. Эрсдэлтэй онцлогуудыг тэг асуудалгүй давцсан байж тээ. Тий. Өөрийнхөө нөгөө нэр алдар тэгээд ийм хүний анхаарлыг татаж чадсан гайхалтай бүжиг тэгээд өөрөө нөгөө нэг ийм маш сайхан инээмсэгэлдэг тэгээд хүмүүсийн энэ хайрыг ялангуяа эрэгтэйчүүдийн хайрыг инээмсэглээрээ татаж чаддаг байсан учраас ингээл инээгээл юу ч мэдгүй юм шиг гинэн царайлал байж яхад нь хажууд нь нөгөөдөл нь ингэхчин тэгчин гэл нууц юм яриад идэг гэсэн юм байлээ л тээ. Тэгээд тэрийг ингээд маш олон төрлийн аргаар шууд тагнуулын өвөргөө гүйцэтгээд мэдээлдэг гэсэн. Надад зүгээр сонирхолтой гэрээсээ зугатсан гэсэн шүү дээ. Тэгэд буцаж гэрийнхэндээ холбоо тогтоосон болов гэдэг нь сонирхолтой санагдлаа. Тий. Тэр талаар ихтэй хайцсангүй. Гэхдээ гэрийнхэн гэж түүний хувьд л нөгөө ээж нь л байгаа. Ээж нь тий. Ээжтэйгээ бас буцаж уулзсан болов гэдэг нь харин сонирн байна. За хоёлаа хамтран ажиллагчаа танилцуулъя тий. За найзууд хамт олон гэр бүлээр мах шарж идэнгээ инээд ад шаргалаа уулзаж дурсамж бүтээгрээ өрөөтэй Юна BBQ хамтран ажиллаж байна. За Юна BBQ гэдэг энэ газар бол Paradise салбар дээр нэгдсэн. За Paradise гэдэг салбар нь хаана нэгдэн гэхээр яг Баян Монгол хорооллын эсрэг тал буюу замынхаа урт тал байрладаг Paradise гэдэг маш том ийм центр байгаа. Тэрний нэг давхурт нь байрлаж байгаа. За тэгэхээр залуус, найз нөхөд хамт олон хотын төвд амьдарч чөлөө цагаа хөгжилтэй дотн орчинд өнгөрүүлэх хүсэлтэй хүмүүст Юна BBQ дөрж байна. За би бол заавал ачна гэд альцсан байгаа. Ер нь нэгдэн гэдгийн сургийг авч чаад 2 удаа ачаад хоосон хаалга мөрөгсөн. За одоо энэ удаа бол шиг үлээ явчихсан. Албасаар нэгдсэн байна. Бүлээлт өндөртэйсэн. Юна BBQ шинэ салбар бол одоо яг мах би бол одоо мах шарна гэхээс илүү мах түлэн гэж яриад хэлсэн байна. Илүү сүртэй сонсогдоод байна. Найзуудтай нэг мах түлж идмээр байдаг. За тэгээд ер нь бол их ажлын хажуугаар мах түлэн, мах шарна гэдэг бол уг нь тансагл. Гэхдээ тэгж амжихгүй болчих. Тэгэхээр хотын төвд яг ингээд гоё орчинд нь найзуудтайгаа бас нэг мах түлмээр бол
Юна бибиг зэрэг. Одоо юнаг зэрэг айгуу гоё юу н шалтгаан нь юу байгаад байна гэхээр ийм байлээ л дээ. За. Галтгоо нөгөө ил эдэг шилний цаанаас ингээд юу хийж байгаа яаж байгаа нь бүгдээ харагддаг. Тийм учраас бид нарт ингээд айгуу гоё сэтгэл үеиг аваад байгаа байхгүй юу. Хоёрдугаар хүүхдүүдтэйгээ оцсон ч гэсэндээ та хүүхдүүдээ суулгах, хүүхдүүдэд зориулж тусгай одоо энэ нэг хүүхдэд зориулсан хоол захиалах юм боломжтой. Миний хувьд бол маш өргөн сонголттой. Тэгээ манай гэрээ хажууд эдээ би хаяа ингээд нэг хажуугаар ингээд гараа явж яхаар хүмүүс ингээд инээлдээл дотор нааз жаргалтай. Тэгэл амар гоё сууж идэг байхгүй юу. Удахгүй тэгэхээр орно гэсэн урт толын бодолд дараатаа явна. Толын бодол шүлэглээд өгчлөө баярлалаа. За тэгэхээр Юна BBQ Paradise Center-ийн нэг давхар тоглог орчин дотоод засалтай шинэлэг үйлчлэгээ таныг өгтнэ. Очихоос өмнө та бүхэн залгаад ширээ захиалж болно. За ер нь бас хүргэлтээр авах боломжтой мөлий. 77 тэг 4 11 11 гэдэг дугаар байна. 77 тэг 4 11 11 гэртээ идэх нь илүү тухтай хүмүүст зориулсан үйлчлэг нэ. За тэгэхээр найзууд хамт олон гэр бүлэрээ мах шарж идэнгээ инээ дад жаргалаа хуваалцаж дурсамж бүтээгээр өрөөтэй Юна BBQ хамтран ажиллаа баярлаа. За би сая хайж үзлээ. Ээжтэйг эргээд уулзсан юм уу гэдгсэн чи ээжтэйгээ уулзсан юм байна. Тэгээд Францад очиод ингээд нэр алдарт гарчиж байгаа шүү дээ. Тэнгүүт ээжигээ Франц руу авчирч ойрхон тийшээгээ уулздаг байсан юм байна л да Францтай энэ хоёр. Гэхдээ энэ хоёрын хооронд нөгөө харилцааны юм хүндрэл байсан гэж байна. Яагаад гэхээр одоо энэ дэр бичснээр бол ээж нь одоо охиноо юм нөгөө задгаа хуцтай ингэж бүжиглээ. Тэгээ дээрээс нөгөө тагнуул гэдэг ийм эрсдэлтэй ажил хийж яхад нь энийг нь ерөөсө хүлээмжшүүлж чаддгүй байсан. Манай хүн бол аль хэзээний Франц зүрх сэтгэлээ өгсөн зүрх нь Францын төлөө зохиолж байгаа юм шүү дээ. Гэтэл чи яагаад энэ орны төлөө ийм амар эрсдэлтэй алхам хийж байгаа юм бэ гэдэг ингээд ээжтэйгээ ер нь бол энэ тал дээр үл ойлголцол байдаг байсан гинэ. Надад бүр нэг мэдээл бас их шок байлаа. Яагаад Америкчууд Францчуудаас илүү арьс өмнө үзэлтэй байгаад байна. Тэр ер нь скол нэг нөхцөл байдлын эвтэхэнд харсан болоо тийм ялгаа баймаргүй л гэж зүгээр бодогдлоо гэсэн мэдэхгүй юм. Магадгүй ялгааг юм. За ямар ч гэсэн Josephine Baker энэ өдөр төрж исэн юм байна. Баярлалаа. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийн дараагийн болонлогоо бүгдээрээ орцгоё. Америк нэгдсэн улс руу очих нь 1960 за 68 онд л бүгдээр очно. За. Энди Вархол сонсч ирсэн үү? Сонсч ирсэн юм шиг байна. Их л сонсч ирсэн нэрээ. Яадаг вүлээ? Энди Вархол. За Энди Вархол гэдэг 20 дугаар зууны хамгийн хил ам таталсан гэх юм уу хамгийн онцгой уран бүтээлчдийн нэг. За Энди Вархол одоогоор бол бид нээр яриад маркетингийн дизайнер гэж ярьдаг шүү дээ. Энэ одоо янз янзын бүтээтгүүний одоо брэнд, лого зэрэг зохион бүтээдэг савлгааны шашиг гаднах үзэн өнгө үзэмж зохиодог юм маш амжилттай маркетингийн дизайнер хүн байсан юм байна. 1950 онд Нью-Йоркт амьдарч байсан. За ингээд яванда Энди Вархол юм маркетингийн дизайнер байж байгаад юу л орж ирсэн бэхээр урлаглах хөл тавьж эхэлсэн. За тэгээд 1961 онд тэрээр бүр ингээд санаанд оронгүй сонин одоо шийдлээ. Ийм одоо уран зургийн галерей гэж ярьдаг шүү дээ. Уран зургуудын галерей дотор тавьж олныг анхаалах гэж байсан. За энэ бол 1961 онд одоо Ken буюу ингээд лаазалсан шашны зургийг 32 ширхэг зургийг зүгээр ингээд олноор нь хөвлж тавиад тэгээд уран зургийн галерей шүү дээ. Уран зургийн галерейд авч таацсан. За тэгээд юу энэ дотор юу вэ? Би тэгвэл сонсоогүй юм байна. Сонсоогүй. За Энди Вархол бол яг нэг юм уламжлалт биш тийм уран зургуудыг уран зураг гэх юм уу одоо зургуудыг бүтээдэг тэгээд 20 дугаар зуунд ийм шууган тайлбар алдартай ийм одоо уран бүтээлч хүн. За тэр одоо зургуудыг манай найруулагч өгч ийн харж гинөө. Харж ийн грифис. За одоо ингээ уран зургуудыг бүгдээрээ төсөөлөхдөө энэ чинь 20 дугаар зууны өмнөх үед бол ийм юу байгаа шүү дээ. Дандаа ийм нэг онцгой зурсан ийм урлагийн илэрхийлэл гэдгээр арай өөр ойлголт байдаг бол Энди Вархол энэ одоо ойлголтыг эвдсэн гэж хэлж болно. Зүгээр л ингээд давтагдсан. За одоо энэ зургийг нь бол зээл заавал үзсэн байх хэрэгтэй. Харсан. Мэрлийн Монрогийн тий? Мэрлийн Монрогийн зураг. За ингээд давтагдсан зургуудыг ингээд янз янзын өнгөөр хийж ингэж ийм одоо бүтээлүүд нь олноо алдарсан байдаг. Гэхдээ эн чинь бас урлагийн нэг төрөл яалчгүй муу юм шүү. Тийм. Одоо жишээлбэл Мэрлийн Монрогийн энэ царайнаас бид нэр Хөнгөний царайнд өнгө ямар чухал юм гэдгийг харж олж байна. За тэгээд ер нь өнгөний зохицлыг харж олж байна. Эсвэл шал өөр зарим тохиолдолд Мэрлийн Монро гэж танигдахааргүйч болгоцсон юм тохиолдол биш үү те. За энэ бол хожмоо салдартай дөрүүдийг янз янзаар ингээд
давтагдсан зургуудад их дуртай. Ер нь Энди Вархолыг харахаар мэдээж хэрэг хамгийн анхны анхаарал татсан тэр түрүүний шаш лаадалсан шаш гэх юм аа одоо тэрний зургийг их алдартай байдаг. Тэгээ хүмүүс одоо ингээд яг тухайн үед хүлээж авч дэлэхгүй зүгээр ингээд уран зургууд харж байгаа гинт ийм зүгээр л коммершал гэх юм уу сурталчилгааны самбар шиг ийм давтагдсан зураг харчаа зүгээр гайхацгасан юу болоод байгаа юм бэ гэдэг тийм. За тэгээ Энди Вархол 1968 онд яасан бэ гэхээр Энди Вархол өөрөө юм уран бүтээлчдийг цуглуулад үйлдвэр гэдэг газар ажилладаг байсан. Тэг үйлдвэргээ сонсч ирсэн үү? Үйлдвэрт бид очих хэрэгтэй гэдэг дөө. Тий сонсч ирсэн. Тэр шиг яг энэс санаа авсан бич магадгүй юм байна. Үйлдвэр гэдэг нэртэй, factory гэдэг нэртэй юм газар урдлан ажилладаг байсан. За энэгээр нь бол олон залуу уран бүтээлчд орж гарч санаа бодлоо хуваалцаж яаж шин, яаж онцгой юу хөрөх үү? Үйлдвэрлээл санаа үйлдвэрлэлт гэсэн гэж хэлж байна. Тэг үйлдвэрлсэн санаанууд нь одоо энэ харагдчих. Че Геварагийн зураг хандаа. Гэтэл ингээд өнгөх гэдэг хүний царай төрхөнд айгүй чухал нөлөөтэй сүүдэр гэрэлтэй. За тэгэд 1968 он. Өөрөө гэхдээ ямар сапирсан царайтай хүн юм бэ? Энэ одоо мөн бидтэй тий. Энди Вархол. Тий. За наад чинь арай биш харагдаад байх юм. За би хараадах юм. Энэ бол одоо ингээд цагаа үстэй өснө ингээд нэг юм одоо юу гэдэг хөвд баригдаагүй ингээд диш диш. Одоо харагдаж байна тийм ээ. Мөн бэ нөө. За Энди Вархол мөн. За тэгэд Энди Вархол 1968 оны 6 сарын 3-нд түүнийг үйлдвэр дээр нь өөрийнх нь хамтарч ажилладаг байсан Валери Соланос гэдэг бүсгүй 2 удаа цээж болгон гидсэн газар буудсан. За буудсан. За энэ бол маш хүнд бол гимтсэн. За ингээд Энди Вархол мэдээж хэрэг Америкта ер нь урлагийн орчинд нэлээд юм алдартай байжгаад буудуулснаасаа болоод азар амьд үлдсэн. Ашгүй тий. Азар амьд үлдсэн. Гэхдээ буудуулснаасаа болоод дэлхийн хэмжээний одоо алдарт сенсац үйлдвэрлэсэн гэж хэлж байна. Одоо 1968 оны 6 сарын 3-нд дэлхийд даяараа ийм одоо энэ чинь тухайн үедээ л одоо тэр урлагийн хүрээлэлдэл гэл хүмүүс гайхшруулаад байгаа болохоос шиг дэлхийд даяар таньдаг байгаагүй. Тэгээ Энди Вархолын хүү дэлхийн хэмжээний бас дамжуулж одолсон үе гэж хэлж байна. За энэ одоо буудуулснаас болоод түүний амьдрал урлагийн замнал нэлээд хүнд одоо нөлөөлсөн гэж хэлж болно. За үүнээс хойш ерөөсөө байнгын юм хамтаазтай зориултын одоо айцтай тийм байдалтай явдаг болсон гэж хэлж болно. За буудсан хүн Валери Соланос яагаад түүнийг буудсан шалтгаан их сони юм бэлээ. Хожимо Валери Соланос гэдэг энэ бүсгүй шизофрентэй гэдэг нь тогтоогдсон. Тэг яасан бэ гэхээр өөрөө бодохдоо Энди Вархол намайг дагангуулж байна. Ер нь бол миний санааг хулгайлаад байна. За тийм учраас дээрс намайг энэ хорлох гэж оролдоод байна гэж тийм өөрөө хувилтаны онолд итгээд үүндээ бариад үйлдвэрлэлөө очиод бас өөр хүмүүсийг бас гэмтээсэн мэт 300 тавиад тэдний хоёр нь бол Энди Вархолыг ингээд олж исэн. Тэгээд Энди Вархол хувьд одоо яг дэлхийд гарсан өдөр нь энэ өдөр гэж бас хэлж болох юм байна. Нэг талаар. За үүнээс хойш бас олон уран бүтээлүүд хийсэн. За тэднээс бүгдээрээ харж исэн байх тийм. Зургуудыг нь бол харж исэн юм байна өө. Тэр киноны Юма Хиро бичсэн байна. Тэр киноны дэжтэй Factory Girl гэдэг гинэ. За Юма Хиро тэр киноны харин тэ Campbell Soup гэж хэлж байна тийм. Campbell Soup. Би энэ Campbell гэдэг нэрийг юугаар нь л мэддэг шүү дээ. Биолог талаас нь л мэддэг шүү дээ. Campbell-ийн биолог гэдэг нэг Campbell гэдэг алдартай биологч байдаг. Тэр хүний гаргасан Campbell-ийн биолог гэдэг ном амар алдартай байхгүй юу? Тий. За энэ хүрээд манай өнөөдөр дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ таны гэр бүлийн хамгийн үнэт мөчүүдэд бид хамт байнураатай интернет имлэг хамтран ажиллаа. За мөн найзууд хамт олон гэр бүлээр магшаарч идэнгээ инээ дад жаргалаа олцож дурсамж бүтээгээр өрөөтэй Юна Бибигээ хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 8 цаг 10 минутаас манай эфир та мэдхүү нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа зэгээ. Баярлалаа Аргуна.